Өвчил хөдөлмөрийн хагас зүүн. Монгол зөвлөлтийн хамтарсан уулын баяжуулах Эрдэнэ төлөвлөрийн ерөнхий захирлын 1975 оны 1-р сарын 18-ны өдрийн 1-р тушаалаар сүрэн овогтой лааж авыг захиргаа аж ахуйн хилцээний дараагаар томилсон нь өнөөдрийн аж ахуйн үйлчилгээний цехийн алдар түүхийн эхлэл байлаа. Тэр цаг үеэс өнөө хүртэл хагас зууны турш аж ахуйн ажилтан бүр үйлдвэрээ гэр орон шиг хайрлан ажлын байраа цэвэр тохилог аюулгүй байлгахын төлөө чин сэтгэл хичээл зүтгэлээ зориулсаар иржээ. Өдгөө тус цех нь ерөнхий захирлын 2025 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн А-дроп 201-р тушаалын 7 дугаар хавсралтаар батлагдсан бүтэц зохион байгуулалтаар удирдлага захиргааны хэсэг, аж ахуйн хэсэг, техникийн хэсэг, тусгай цэвэрлэгээ угаалгын хэсэг, үйлчилгээний хэсэг гэсэн 5 үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж нийт 129 ажилтан нэг зорилгын төлөө нэгдэн хөдөлмөрлөж байна. Тэдний эрхэм зорилго нь Эрдэнэ төлөвлөр төрөмчд үйлдвэрийн газрын ажилтнуудыг өндөр бүтээмжтэй, сэтгэл хангалуун, аюулгүй орчинд ажиллах нөхцлөөр хангаж, шуурхай, хүртээмжтэй, соёлтой үйлчилгээ үзүүлэх билээ. Захиргааны хэсэг нь цехийн ажилтнуудыг удирдлага зохион байгуулалтаар ханган, ерөнхий захиргааны байрны 5 тух хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалдаг бол үйлчилгээний хэсэг нь үйлдвэрийн захиргааны байруудын тогтчлт, цэвэрлэгээ, угтах үйлчилгээ, ногоон байгууламж, цэцэгжүүлэлтийн ажлыг хариуцна. Өнөөдрийн байдлаар 24850 м2 талбай бүхий ажлын байр, хурлын танхим, коридорын цэвэрлэгээ, мөн 9.9 га ногоон байгууламжийн 15 төрлийн 1590 мод, 3 нэр төрлийн 1440 м ургамлан хашилга, 23 мандлын 4800 цэцгийг арчлан тордож, өдөр бүр 1083 хүнд хүрсэн үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр ажлын чанарыг ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлага CS61 Тэг 33 2020 стандартаар баталгаажуулж, тус стандартыг үйлдвэрийн хэмжээнд нэвтрүүлээ зогсохгүй, Орхон аймгийн төрийн болон хувийн байгууллагуудад түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор ажиллаж байна. Мөн төр засгийн үйлчилгээ эрхлэх газартай хамтран үйлчлэгчийн ур чадварыг дээшлүүлэх, мэрэгжлийн зэрэг үнэмлэх олгох сургалтыг жил бүр амжилттай зохион байгуулсаар байна. Техникийн хэсэг нь ерөнхий захиргааны барилга байгууламж, 397 орон сууцны инженерийн шугам сүлжээ, цахилгаан механикийн төхөөрөмж, лифт, агаар сэлгэлтийн системийн найдвартай ажиллагааг хангах үүрэгтэй. Өдөр бүр 21.7 км шугам хоол, 12400 гэрэлтүүлэг, 155,000 м3 агаар сэлгэх төхөөрөмжид үйлчилгээ үзүүлж, жилдээ дунджаар 4000 орчим дуудлагад шуурхай хариу үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Аж ахуйн хэсэг нь 96 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, 397 орон сууцны засвар үйлчилгээ, мөн 1 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн татан авалт, олголтыг хариуцсан ажиллагаа. Харин тусгай цэвэрлэгээ угаалгын хэсэг нь ажлын хувцас цагаан хэрэглэлийг угаах, хийм цэвэрлэгээ хийх, сэлбэн засварлах ажлыг гүйцэтгэж, жилд дунджаар 120 тонн хувцас хэрэглэлд угаалга цэвэрлэгээ 7000 гаруй тусгай хувцсыг сэлбэн засвар хийдэг. 2024 онд гутлын засвар ариутгалын үйлчилгээний шин төхөөрөмж нэвтрүүлж, үйлчилгээний цар хүрээгээ тэлжээ. Өнгөрсөн хагас зуунд тус цехээс төрийн дээд шагналаар 71, засгийн газрын шагналаар 112, Эрдэнэ төлөвлөрийн хөдөлмөрийн аваргаар 28 ажилтан тодорч, ажлын амжилт, урам зоригийн бахархалт түүхийг бүтээсэн билээ. Аж ахуйн үйлчилгээний цехийн ажилсаг хамт олон 50 жилийн ойн босгон дээрээ олон бүтээл санаачлаг хэрэгжүүлжээ. Тухайлбал ерөнхий захиргааны 1-ээс 4-р байрны үүдийг ногоон орчинтой орчин үеийн шийдлээр тогтжууллаа. Хойд бүсийн аймагуудын ажил мэргэжлийн уралдаан 2025-ыг зохион байгуулж, үйлчилгээний ажилтнуудын ур чадварыг урамшуулав. Мэдлэг түгээх ажлын байрыг шинээр нээж,
ажлын байранд сургалтын орчин бүрдүүлв. Үйлчилгээ техникийн ажилчдын волейболын тэмцээн, сантехникийн ажилчдын ур чадварын анх дугаар уралдааныг зохион байгуулж нийт хамт олноо идэвхжүүлв. Бахархан дуурсах 50 жил ажилчдын урлагийн концерт, 3 үеийн уулзалт, үе үеийн удирдлагуудын хүндэтгэлийн уулзалт, 50 жилийн ойн баярын гол чимэг үйл ажиллагаа байв. Эрдэнэ төлөвлөр төрөмчид үйлдвэрийн газрын аж ахуй үйлчилгээний цехийн тулгын чулууг тавилзаж, анхны гэрлийг асаасан Ахмад Үеийнхэнд өнөөдрийн хөгжил дэвшлийг бүтээлцэж буй ажилсаг хамт олонд түүхт 50 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Үйлчилгээний ажилчдын хөдөлмөрийн гэрэл гэгээ халамжийн сайхан уламжлал ирээдүй хойчид мөнхөд залгамжлагдан үргэлжлэх болтугай. Би 1999-с 2000 онд захиргаа аж ахуйн цехийг удирдах ажиллаж байсан. Би 2001 оноос 2013 он хүртэл 12 жилийн турш энэ цехийг 120 ажиллагчтай удирдан ажиллаж ирсэн. 2013 оноос 2016 оны хооронд захиргаа аж ахуйн цехийн даргыг хийжсэн. За аж ахуй үйлчилгээний хамт олон бид Эрдэнэ төлөвлөрийн ажилтнуудын ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж, ажлын байрны жишг орчныг бий болгох, за соёлтой үйлчилгээ үзүүлэх гэсэн эрхэм зорилгыг өмнөө тавин энэхүү зорилгоо биелүүлэхийн төлөө бас эв нэгдэлтэйгээр хамтран ажиллаж ирлээ. 2025 оны байдлаар Батнасангийн туяа дарагтайгаар 6 хэсэг 129 ажилтнтайгаар бид үйл ажиллагаагаа явуулж байна. 2019 оны 4-р сарын 15-ны өдрийн ерөнхий захирлын А-дроб 244-р тушаалаар үйлчлэгээ аж ахуйн албыг орон сууцны цэгтэй нэгтгэх шийдвэр гарснаар бид орон сууцны 397 байрны арчлалт, ашиглалт хамгаалтыг хариуцсан ажиллаж байна. Одоогоос 50 жилийн өмнө захиргаа аж ахуйн хилтэс нэртэйгээр 30-аад хүний бүрэлдэхүүнтэй нэг захиргааны байртай байгуулагдаж байсан бол өнөөдөр энэ өндөрлгөөс харахад ерөнхий захиргааны 2 байртай, за захиргааны 3, 4, 5 гэсэн 3 байртай ингээ нийтдээ 5 байранд бид цахилгаан дулаан өгөх үйл ажиллагаа, гэрэлтүүлгийн үйл ажиллагаа, за дээрээс нь цэвэрлэгээ үйлчилгээ, ажилтны хувцас угаалгын асуудал, за орон сууцнуудын бас ажлыг бол хариуцаж ингэж бидний ажлын цар хүрээ улам өргөжөж хэлсээр байна. Бид өнөөдөр энэ үргээ бас амжилттай сайн биелүүлж байна. За цехийнхаа түүхэд 50 жилийн ог тохиолдсон нийт Эрдэнэ төлөвлөрийнхаа хамт олонд Үе үеийн бүх хүмүүст ажиллаж байгаа ажиллагчтай, бидний гэр бүл, албан агчтай, цехийн удирдлагууд, ахмадуудад аз хиймэртэй байж ажил үйлсэн нөөдрөг эрүүлэн хамгийн сайхныг хүсэн өрөөё. Энэ хороогийн хамгийн сайхан гэгэн бүхний хүсэн өрөөё. эрүүлэн гад жаргал хамгийн сайхан бүхний хүсэн өрөө. Баярын мэнд хүргье. Ороод гарсан өрөө болгонд нь дулаан ялгарч гэрэл цацарч байдаг. Гар хүрсэн болгоно нь цэлийж цэмцээж байдаг. Ээжийн дулаан хайр инэрлээ түгээдэг. Хамт олондоо болон мөн үе үеийн ахмадуудаа хөдөлмөр бүтээлээ мөнхөлж үр хойчдоо ийм сайхан цехийг өвлүүлэн уламжлуулж өгсөн нийт ахмад буурлуудаа мөн аж ахуй үйлчилгээний цэхэд ажиллаж байгаад өөр бүсийн нэг шилжин ажилласан нийт хүмүүстэй үйлдвэрийн хамт олонд аж ахуй үйлчилгээний цехийн түүхт 50 жилийн ойн баярын мэндийг хүргье. Түүхт 50 жилийн ойн баярын мэндийг хүргье. 50 жилийн ойн баярын мэнд хүргье. Эв нэгдэл инээмсэглэл